Маккензи Муур. За хоёр хамгаалагчийн эсрэг галхамтаа томруулсан давталын амжилттай болсон. Маккензи Муурыг дамжуулт гэдэг яа. Доор болцсондоо бөмбөдөө түртцэн. Давталын скууд дуусах төхөж байгаа. Маккензи Муурын эсрэг яач нурууны өндөр бол бий гэж илүү байна. Маккензи Муур намхан хамгаалагчийн эсрэг яваад орсон давталын амжилттай. Бөмбөгийг өөртөө их л удаашлаад ням цогтөрөөс дамжуулт олон шийдлийг үүсгэсэн. Ням цогтын шийдэл амжилттай. За энэ жилийн драфтын 3 дахь сонголт байх юм бол одоо юу гэх юм намхан тоглогч нар нь аваад байх юм бол одоо хэцүү дээ. Тэгээд одоо хамгийн намар талбай дээр шууд зүүрэн дээрээс шийдэл гүйцэтгсэн. Шийдэлтэй алдсан ч 2 дахь боломжийг даштор үүсгэсэн. Оноогоо авч байна. Тийм. Бөмбөг хөлгөний араас явж байгаа. Шадвинийн за хоёрын голоор өстэй их гоё үйл ажиллагааг харууллаа. Үүсгэлээ. Баасан дөрж Ишибаши хангалттай зай гараад ирсэн. Энэ удаа шийдэлт амжилттай. Шийдэл нь үнэхээр гоё гарах юм аа. KFC-гээс шууд амжилттай платинум ивент тэтгэгч спортыг дэмжигч Toyota-гийн албан ёсны дилер топ дорс руу ажиллаж байгаа. Баасан дөрж бүгүүлж аваад холны зай шийдэлтийг үүсгэсэн. Баасан дөржийн шийдэлт амжилттай. За өнгөрсөн үйлрэл одоо 2 Penny. За Бендароос Уильямс Миндөрөө суулгаж гад холын зай шийдэлтийг үүсгэсэн. Penny. Энэ тоглолтод орж ирээд ихлэхээр Муур би үчээр илүүрхэд контактаа довтлох амжилттай. Тэгвэл байдлаар бол ер нь ордны тасалбар одоо 3 давхрын тасалбартай. Яг талбай хажуудлын бүх суудлууд зарагдсан байлээ. 4 талын суудлууд. Баасан дөрж. За Батардны эсрэг шидэх орон зай үүсгэж үзсэн болсонгүй тулаг баруун дараглаа дундаас. Энэ тоглолт Даруусын эсрэг. Penny за шахаад эргээд дундын зай шийдэлтийг үүсгэсэн. Шийдэлт амжилттай болсон. Тэр маш сайн тоглолтыг үзүүлсэндээ тулаг бөмбөг нуугаад орсон хэцүү байдлаас давталсан туулгын давталгаа зэрэг дунж байна. Таадсан Ишибаши самраас үгийг аваад уршаа урдан давталгыг эхлүүлсэн. Элмор энэ удаа бодготой руу яваад орсон. Давталгын амжилттай нэмээд алдаас алгасан. Батүр давталгын амжилттай болсон. Баасан дөрж за дамжуулт гүрцөгдөр ирсэндээ холын зай шийдэлийг үүсгэсэн. Гүрцөгийн 3 оноо шийдэл байндаа тусч байгаа. За эхний хагсын үр дүн 25-29 2 оноо дөрвөл 4 оноо дөрвөл болор ирдэнэ. За өөрөө залж орж ирээ холын зай шийдэлийг үүсгэсэн. Ганц одонгийн болор ирдэн багтаа онооны дөрвөлийг авчиж өглөө. Дахь дүүгсэн болор ирдэн зүүндээ нэг хурам бүлгүүнээр зай гаргаа шийдэлтэй алдсан ч Батард нь услаж явсан тоглоомын амжилттай боллоо нэмээд алдаас алах. Болорд нь бөмбөгийг нүрэн шугам хумж ороод их гой дамжуултууд үргэлжилсэн гэвэр Chadwinning цэгэргэн дээрээс нөхөө гоёмсог давталгаагаа төгсгөжээ. Тэгээ тамирчид ч гэсэн хийх зүйлс их ойлгомжтой. Нөгөө талаас Миндөрийн дамжуултаар хариу гэнээр Элмор маш хүчтэй слэм данкаар хоёрыг татаад Элморын гүйлт ч гэсэн их гой таарлаа. Араас нөхөж орж исэн болорд нь надаа гаргалцлорд нь хоёрын голоор хумж орсон Chadwinning бие үчир өнөхөр дийлчих байна. За бодготой талбараа яваад орсон давталгын амжилтгүй болсон ч Penny араас орж ирээд юмсан. Ишибашигийн хамгаалт сайн болсон. Зөрөө хурдан давталгаа эхлүүлсэн Маккензи Муур нэг тохиж аргалаад оноогоо авч байна. Лагчлаа урагшаа хурдан давталгоонд ганцаараа гараад ирсэн. Даш дөржийн давталгын амжилттай болсноор юурдөө секунд л үлдсэндээ Ишибаши бөмбөг залж орж ирээд шууд эргээд холын зай шийдэлтийг үүсгэсэн. Юма Ишибашигийн шийдэл заяр дунсан. Самраас үгийг авсан уу гэсэн алдчихж байгаа юм байна. За улмаар болордны 2 оноо болоод ирчлээ. За болорд нь бөмбөглөж аваад дундын зай шийдэлг үүсгэн шийдэлтэй алдсан. Ахаад нөгөө нэг самбарын шилт хамгаалтын самбраас бөмбөг авах зэрэг. За бөмбөг шийдэлээр завчин дээрээс Батард нь холын зай шийдэлтийг үүсгэсэн. Шийдэлт амжилттай болсон. За энэ удирлын 5-аас 5 удаа гүйцэтгсэн нэг ч удаа шийдэлт амжилттай болгоогүй тулах завчин дээрээс маш чухал шийдэлтийг унгаалаа. За завширлага авсны үр дүн гарсан. За секунд өндөр хамгаалтыг хийж байгаа Маккензи Муур өөрөө бодготой талбай руу их гоё бие ашигласан давталгаа амжилттай болсоор ямар нэгэн асуудал зөвөр байгаа юм болов та. Болорд нөгөө хашил өөрийн самбраас бөмбөг алдчихж байгаа. Бродершийн хувьд хамгаалтын самбарыг 16 удаа авсан бол эсвэргээрээ Майнерс давталгааны самбарыг 14 авсан гэсэн. Хоёрын л зөрөө биш үү? Маккензи Муур за эргээд дундад шийдэлт үүсгэсэн. Муурын шийдэлт амжилттай.
Бэнийн эсрэг шахаад явсан да. Хөөргөд явуулсан довхон гаацсан өөрөө нэмээд татгсан. Бүгд загирх дуунсан нэмээд алдаа салгатаа. За Маккензи мөр харин сүүлийн хэдэн тоглоо. За Пендаруис гоё хурам хөдөлгөөнөөр өөргөөс олчлаа. Шүтээ сайхан. За тэгээд юм болчихлоо. Хаа довхон хэмжилттэй нэмээд алдаа салгачлаа. За Маккензи мөр яг нэг болролдно. За Сихон дээр ирсэн дамжуулт. Сихон ихний үлдэр хамгаалагч их гоё харгалцсан. Хөөргөс довхон хэмжилттэй. Боломж бол үүссэн болролдно. Тулг түн дээр хамгаалт хийж байгаа өөрөө будагтал байг онгойлгосон оноо авч чадлаа. Гаргах хэрэгтэй минь хоёр. За дууслаа. Тоглооны хугацаа. Баасан дөрж их холоо шийдсэн. Баасан дөрж шийд. Бэнда тусч байна. За довтлоо. За болролдно будагтал байгаас оноогоо авч чадсан. Юм залуу. За болролдно их хурдтай орж ирээд холын заа шийдэлийг гүйцэтгсэн. Болролдны шийдэл. За уг нь бол цэгрэх тунлаа. Ингэснээр 68-69 харьцаатаагаар Завхан Бродерс баг улирлын 2 дахь хожлоо байгуулж байгаа бол Эрдэнэт Майнерс багийн хувьд улирлын эхний хожигдлоо амсаж байна.